거예요. 자, 오 болоогүй та яар гуруулаа ойрхон зогсноо. хоёрын гураа. Жорж за аавын сэтгэлээр. Энэ ингээд бичлэг влог хийдэг хүмүүс амар сайн мэддэг байхгүй яг эндээс гэж. 자, 나왔어. 자, 이분들 가. 나 За өглөөний биш өдрийн мэнд манайхаа. За гэдэг ардын YouTube channel-ыг ээж үзэгчтэй та бүхэнд татамаар л. За тэгээ гарчиг дээр харж байгаас өнөөдөр маш гоё онцгой өдөр болж байна. Нэгт аав ээж амралтын өдөр, хоёрт би энэ хоёрт бас гоё бичлэг хийж өгөх гээд ингээд одоо машинаа аваад ээжийг замаараа аваад тэгээ цаашаа явж байгаа хгүй. Тэгээд аав ээж хоёрынхоо ерөнхийдөө сүүлийн 2 жил хагас шахуу ажилласан маш том одоо project ажлынх нь хэсэг дээр өнөөдөр очиод та хэдтэй гоё танилцуулъя гэж бодож байна. Тэгээд дээрээс нь яагаад ингэж танилцуулж байгаа вэ гэх юм бол энийг бас цаашдаа гоё худалдаа болгоо ингээд цаа түрээслүүлэх зорилготойгоо учраас та хэдийг ерөнхийдөө сонирхоод нэг иймэрхүү газар байна шүү гэдгийг харуулах үүднээс энэ бас гоё бичлэгээ одоо дурсамж болгоод тэгээ хийж байгаа байхгүй юу? Миний машиныг очиж хамтдаа уцгаая. Би одоо нэг Эрдэнэс Улаанбаатарт ингээд 2-3 удаа ингээд яваад ирсээр хагаад Эрдэнэ дээрээ хөрхөө надрын хаалгаа ингэсэн шил машиныхаа цанхаар тэгээд Эрдэнэт ирсэн дээр аав ээж хоёртой бас тусдаад өөртөөх нь бизнес юмнуудын дэмжиж тэгээд гоё бичлэг хийгээд өгье гэсэн зорилготой тэгээ өнөөдөр Monday гараа явж байна. Өглөөдтэй амар гоё ясан. Өглөө ингээд 6:30-д босоод тэгээд 7 гээд гэрээхээ ойрхон байдаг нэг фитнес рүү ороод нэг 25-30 минут яг өлийн хэлгэн дээрээ алхсан зүгээр ус өдрөө угаад тэгээд хаяа ингээ алхачаар айгүй амар ингээ нэг тийм цаанаасаа energize болоод байдаг байхгүй нэг юм хүнд тасгалууд хийхгүй. Тэгээд би өглөөсөө бас нэг хүнд тасгалууд хийж үзсэн чинь тэр өдөртөө бүр амар ядарсан мэдрэмж аваад тэгээд замдаа унтаж байхгүй. Тэгээд одоо өглөө болохоор зүгээр бүүдэг ч юм уу эсвэл босгоо ингээд алхаж байгаад тэгээд жоохон оройн цагаар яг хүнд одоо биеийн хүчний тасгалууд хийе гэж бодож байгаа. Тэгээд нэг удаагийн одоо Эрдэнэ Улаанбаатар хоёрын ордтой амар их явж байна ёо. Одоо нэг ирсэн дээр аав ээжэд нэг гоё барилга тэр худалдааныхын төв дээр гоё юм хийж өгөөд гэсэн зорилготой ирлээ. Манай хүүхдийн ордон байна. Энэ их хаадын цув байна. Манай Эрдэнэтийн өнөөдөр тэнгэр ангаа сайхан байна. Өглөө жоохон бүрхэг байсан. Тэнд дэнж байна. Ийшээгээ ингээ зөндөө олон юм баригдаж байгаа. Тэр мөрийн тэр таад манасаа мэдгүй байж магадгүй. Ямар ч айгүй олон зүйл баригдсан байгаа. Хамгийн түрүүнд гол бичлэг аав ээж хоёртой зорж ирсэн юмаа хийж өчөөд тэгээд сайхан шин тэргээ угаалгаад бас нэг хитэн хийх ажлууд байгаа. Гоё нөө Монголдо ирсэн чинь ерөөсө цаг магт баригдахгүй тэгэл хийдгээ хийгээл за гэж одоо өмнө чинь ингээл цагид болж ингээл амар хардаг байсан бол одоо тэгэл өсөөсөө хийх юмаа хийдгээр хийгээл нэг тийм арай жоохон амар тайван гэх юм уу. За ингээ бүгдээ энэ газрыг өнөөдөр орж үзцгээнэ. Тур хийцгээнэ. Тэгээ тур хийхдээ би ганцаараа хийхгүй. Тэгээ аав ээж хоёрыг ерөнхийдөө тур хийлхий гэж бодож байна. Яг гэх юм бол мэдээж энэ хоёрын маань хамгийн их хичээсэн хөдөлгөөн байгаа учраас би энэ хоёроор өөрсдөр нь тайлбарлуулмаар байна. Тэгээд хаяг нь болохоор энэ залуучуудын ордны 100 гар талд мөн ийшээгээ харах юм бол бас цэцэрлэг түрээлэн байгаа. За тийм бүгдээр орцгоо. Ер нь бол нэг ганц бичлэг их гэж боо юм болж байгаа. За эхний микрофоныг наав зүгт өгчөө. Дээж хоёр дундаа явчихна гэсэн. Өөр юу юм тийм шүү дээ. Би эхэлж юм хэлээ. Тэгээ ээж би микрофоноо шилжүүлээ. Тэгээ би асуулт асуугаа. Тэгээ хараа энийг ингэж унаа. За хүн будаж алуу. За энийг дэшин уршин. Хараа энэ аваад тэгэхээр нөгөө юма заалгаж чинь. Тэгэхээр үгүй тэгэхээр хаана өшөх явна.
гадаа энэ би бодоогүй шүү наатаа. Тэр энэ нэг жижиг байгаа шүү дээ. Энэ нэг жижиг байгаа. Энэ том. Миний бодлоор бүр амар буудах ууг нь яг бичлэг таардахаар юу энэ арай зүг. Энэ аюу гоё байна. Гаднаас ингэж шууд нэг юм яам хогын цэвэрлэх гэсэн юм. Үгүй яг яаж орол болно гэж бодод байгаа. Үгүй. Бодвол яах юм. Үгүй яг Уг нь бичлэг наач буудахгүй гадаад буудна. Тийм үү? Бичлэгтэй орны үеийн хатаа. Гаражны урд. яахав те тэр хог ямар амарх. Үгүй тэр нь яг минь нөгөө. Яг энийг ямар зориултын үед нь пүс хийлж би буудах юм. Зэрэг будаж эхлээд тэгээд би одоо ингээд Эрдэнэ тогтоо GG Center маань нэгтлээ. Тэгээ аав хоёрын мен дөр бла 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 гэд. Энэ хоёрын араа зүхтаагаад бичлэг харчаад за ой GG Center. Үгүй штэ энэний уур тэгээд ахад. Үгүй ээ ingэж бичлэгэнд чинь гарах гэдэг штэ. Энэ хөтөр цаад юун дээр гарах юм? Яг энэ ингээд бичлэг влог хийдэг хүмүүс амар сайн мэддэг байхгүй. Яг эндээс хамгийн гоё хэсэг дээр байх гэж. За одоо хачин гоё. За өө болоогүй та гуруулаа ойрхон зогсноо. Өдөр гараа шавтлаа. Ой болох юм байна. Ингээд эргүүлээд наа. Түгээ хосоо ичөө наадгаа. Дэсигээ дах юм байгаа шүү дээ. Үгүй штэ шууд буудаад тэрнийхээ дараа үг хэлэх байхгүй юу? Гуруулаа яан готно. За эхэлсэн баг. За байж та хоёр дээшээ буудаар наваа. За босноо. Аха за 1 2 3 Ой, энэ ядуурууд нь авах юм шиг гээд. Тийм шүү. Байж. Амар юм бэ. Байж. Ингэж хаа activate by compress air гэж тэгээд ингэж байна. Do not expose high temperature-д оруулж болохгүй. Наа чи зүгээр энэ араа энэ дээр л байх юм. Энэ мушин гэж л наад чинь. Энийг бас мушин гэсэн өвчлээ. Наа чи ингэж задлуулахгүй. Ингэж энүүгээрээ задрахгүй харин ингэж явах хэрэгтэй. За, одоо бичлэг хийж байгаа үстэй. Хийж байгаа. Над руу хусаа ичвэ. Гүй чи бүр өө наач бүр жалдчих. Вэж. Ой, даа тусааш. Why are you running? Энэ Гүй чи тэгээд наа дороо юм шүү дээ. За байж байгаараа. Одоо минийх байж байгаараа. Цаашаа ёо над цаашаа. Тэгин. Над нүрийн цаашаа. За байж байгаараа. За. Яг. Манай Эрдэнэ хотод маань GG Center маань нэгтнийг хэлэхэд таатай байна. За тэгээд энэхүү GG Center маань манай аав ээж хоёрын одоо бүтэн 1 жилийнх нь хөдөлмөр явж байгаа. Тэгээд та хоёрын сэтгэл хэрэг байна. сайхан байна. Өнөөдөр одоо GG Center төвийн маань үйл ажиллагаа арилжаа намайг явуулах бэлэн болсон болохоор одоо өнөөдөр маш сайхан баяртай байна. За аавын сэтгэл хэрэг. За байж байгаараа. Одоо миний охид үгээс асаалаа яагаад хийчихсэн. Үгүй штэ, асахгүй штэ. За асуу яа. За сэтгэлээ урд илэрдгээ. За байж байгаараа. Инээ дөрөв байх юм аа нэр. Эрдэнэ дотоо манайх торг бус даавныхаа үйл ажиллагааг өргөжүүлээд энэхүү худалдааны төвийг одоо шинээр барьж байгуулад үйл ажиллагаагаа өнөөдрөөс ингээд эхлээд явуулж байна. Эрдэнэ дотынхоо болон Булган аймгийн ард түмэн биетрийн даав. За одоо болид одоо зөө. За байж байгаараа. За сэтгэл сайхан зүгээр сэтгэлтэй. За Эрдэнэ дотынхаа 5 minutes later. За таны сэтгэл хэрэг байна. За байж байгаа шүү дээ. За чи дахиад хэл. Эрдэнэ тоттоо энэ GG Center ус даавны төрөлдсөн худалдаагаар Чамин торгог дэлгүүр маань одоо үйл ажиллагаагаа өргөдгөн шинээр нэгдэж байна. Ямар шуухан худалдаа арилжаа явагдаж байгаа үйл ажиллагаагаа танилцуулъя. За та басан. Окей. Юу яаж чаддаг болохоор ингээ олон хүний өмнө гарахаараа тэр нүүр хагараад болохоор зүгээр. цаг яг болчихдог байхгүй. Тааидтэй GG Center-ийнхаа ерөнхийдөө гаднахыг харуулсан шүү дээ. Гаднахаараа эхэлсэн. Одоо манай ээж та бүхэндээ худалдааныхаа төвийн 1-р хэсгийг танилцуулах гэж байна. За GG Center Чамин торгой маань нэг давхрын худалдааны хэсэг маань байна. Хамгийн эхлээд энэ торгоныхоо хэсгийг танилцуулъя гэж би бодож байна. Энэ торго маань одоо энэ дээдлээрээ болохоор дандаа цэвэр хүр хорхоон торго. Хүр хорхоон торгоны 100%
80%-тай 50%-тай гэдэг ингээд бүгд байгаа энэ үгээр. Хагасын торгонууд маань одоо энэ үгээр байна. Энэ игнэгээр хагасын торго байна. Тэрний хамгийн ихний игнэнийх энэ одоо энэ 3 игнэ болохоор бүгд хагасын торго байгаа. Одоо ингээд энэ 3 игнэ маань. Энэ торго энэ бол одоо давуу уцтай хагас торгонууд байна. Төр орхон торгоны 50%-тай нүүд байна. Хагас торго, өргөн энтэй торго, пүүсүү ингээд төрөл бүрээр байгаа. Янз бүрийн торгонууд байна. Энэ болохоор одоо нөгөө нэг цэвэр давуу уцтай мөртлөө стретчтэй одоо ингээд герман давуу юм хийгдэл хувцас хийхэд болон одоо төрөл бүрийн бижак энэ хийхэд маш тохиромжтой. Манай үнэтэй даавны хэсэг байна. Яг цэвэр давуу уцтай даавнууд. Энэ болохоор нөгөө цэвэр ноос 100% ноос даавуу хэрэг кшмэр үл гээд ноос гээд явна. Эдгээр бол дандаа үнэтэй даавны маань хэсэг байна. Энэ үнэтэй даавны хэсэг энэ нэгнэгээр байна. Одоо энэ нэгнэгээр байна. Тэгээд энэний ардлаар болохоор стретчтэй суналтай шот давуу, эмэгтэй дээл, эрэгтэй дээл, одоо бүх төрлийн дээл, хувцас, монгол цамц хийж болно. Өргөн энтэй сэлк уцтай торгоны маань хэсэг байна. Энэ үрчихгүй одоо ингээд үрчиж хунирахгүй, энэ дүүн дагшихгүй, эдгээр бол айгүй сайн торгонууд байна. Одоо энэ нэгнээ тэр чигтээ одоо төрөл бүрээр байна. Янз бүрийн юугаараа байна. Одоо энэ Вьетнам торгоны нэмгэн эдгээр бас төрөл бүрээр байна. Маш нингэн. Энэ одоо ерөөсөө зуны халуунд одоо сэвэлзээ сэрүүхэн айгүй гоё сэрүүхэн байдаг. Би 5 тухтай. Эднэр маш 5 тухтай. Япон торгоны ис бас бид айгүй тухтай эднэр. Маш тухтай. Одоо эднэр бол бид их тухтай энэ зөөлөн, сэрүүхэн, намирсан их гоё зөөлөн торгонууд би энийг нэ. Энэ бас тэр торгоны маань ижилхэн нэг арай өөр хийтэн байна. Энэ болохоор нөгөө плажны материал одоо нөгөө уналттай, дэргүр хормойтой, дээл, плаж хийхэд зориулагдсан. Энэ одоо зузаан габердин, нингэн габердин гэдэг энд бол ерөөс төрөлөөр байгаа. Зузаан, нингэн янз бүрээр л байна. Тэгээд ээж энэ юу чамин торгороо орж ирэх бүр хамгийн бест торго гэсэн юм байхгүй юу? Ер нь бүхэл ямар яг төрлөөсөө хамаарал Бүх төрлөөсөө л хамаарна шүү дээ. Одоо бүр хамгийн сайн гэвэл 100% хүр орхоо байна. 100% хүр орхоо нь болохоор тэр игнэгээр байна. Тэр одоо торгоных бол угаасаа энэ игнэгээр 100% хүр орхоо энэ чинь арай өөр шүү дээ. Эдгээр бол бүх өнгөөр байгаа манад. Энэ 100% хүр орхоо торгонууд арай өөр. Энэ ийм гоё байдаг. Намирсан зөөлөн юм хийхэд их гоё. Энэ бол ингээд янз бүрээр байгаа. Одоо энд бид нар гаргаж ихвээгүй байна. Одоо ингээд өнгүүд нь янз бүр байгаа. Энд бол шар байна, ийм шар байна, ийм байна. Одоо эдгээр ингээд бүх өнгөөр байгаа. Энэ эдгээр чи бас 100%-тай хүр орхоод орно. Одоо гаргаж ихвэж зөндөө торгоо тавих өстой. Арай болоогүй байна. За тэгээд Монгол цамцын материалууд бол асар их бий. Монгол цамцын материалууд энэ байна. 4 шиг ийм хээтэй бас байна. Энэ болохоор нөгөө Япон торго гэдэг одоо энэ Япон силкэн даавуу гэж ярьдаг юм да. Энийг энэ эдгээр ингээд бүгд хээгээрээ байна. Энэ болохоор бас стретчтэй маш гоё даавнууд байгаа. Наач бол маш гоё. Luxury Valentino silk гэж шүү. Тий. Энэ нэгний дээтэл бол нөгөө Япон торгонууд гээд байгаа эднэр. Энэ болохоор урдаас ирдэг. Одоо ханзуугаас ирдэг торгонууд Монгол цамцын торгонууд дээл хувцс бүгд хийж болно. Эднэр. Тэгээд нөгөө цэмбнүүд бас янз бүрийн өнгөөрөө байгаа. Энэ бас Монгол цамцын материалууд бүгд Монгол цамцын материалууд. Одоо сайн гараагүй энэ манад. Энэ болохоор нөгөө 2 өнгөтэй тайтуу гэдэг даав байгаа 2 өнгөтэй. Энэ бол маш гоё даав уу. Стретчтэй, суналттай 2 өнгөтэй. Аль ч өнгөөр одоо энүүгээр ээжтэй энүүгээр ингээд эмших жишээний. Ингээ 2 өнгөтэй маш гоё даав би. Энэ бол 17-8 бодол ирсэн байгаа. Ингээ ийм 2 өөр өнгөтэй. Энэ шин бас айгуу гоё даавнууд ирсэн. Тэгээ Атлас байна. Тэгэл одоо энүүгээр зөндөө энэ одоо ийм юутай чисчүү бас ирсэн. Ийм чисчүүнүүд бүр янз бүрээр байгаа энэ чисчүү. Хээтэй хээгүү. Чисчүүч одоо гоёлын палаж тэгээ нөгөө урдгийн хувцс мовц гэл зөндөө хэм. За одоо эдгээр чинь болохоор нөгөө өмд хийдэг даавнууд байна. За даавуу бол маш өргөн сонголттой. Эрдэнэтэй ард түмний бүгдээрээ ирж үзэж тийм одоо өргөн сонголттой газараас одоо сонголтоо хийх байх гэж бодож байна. За тэгээ чамин торох төгөөр ирж үйлчлүүлээрэ. За баярлалаа. За мон бол үнэхээр амар мундаг тайлбарлаа. Ялч нөгөө нэг бас амар олон жил яг эннийхээ одоо мэрэгжилтэн болцсон гэдэг хуваараа болог бас.
За одоо бүгд 2 3 4 давхрыг аавтай хамт очиж үзцгээе. Тэгээд манай аав минь бол ерөнхийдөө бас гоё талбай өдрийг надаас илүү сайн тайлбарлаад явах гэж бодож байна. Тийм үү? Тэгин. 2 давхар, 3 давхар, 4 давхар бол цулгуу байгаа. Тэгээд давхар тус бүр дээрээ нойлын асуунд нойл бол угаалтурын ариун цэврээ өрөөтөө. Энэ цэцэгнүүд нь бүр амар хөөрхөн санагдсан. Ингээд давхар болгон дээр юм хөөрхөн одоо тармил цэцэгнүүд тавьсан байгаа. За тэгээд бүгд бүтэн талбайг нь харцгаая. За 2 давхар дээр болохоор амралтын нэг өрөөтөө. Нийт үндсэн 2 3 4 давхрын нийт үндсэн талбай бол ойролцоогоор 300 м квадрат. Энэ бол тийм. Оо ямар гоё. Тийм. Одоогоор ямар нэг дээр тогтчод байгаа гоо. Энд чинь бараг би ороод амьдэрч юм шүү. Заавал түрүү байрны түрээс мөрөөс энэ төр гэж явж. 2 давхар, 3 давхар, 4 давхараа түрээслүүлнэ. Түрээслэх сонирхолтой үйл ажиллагаа явуулах тийм хувь хүн албан байгууллага компаниуд байвал холбогдороо. Та нэрээ байршлын аав тэрнгүүр заагаад өгч. За байршил нь болохоор манайх чинь залуучуудын ордны зүүн хой тал, модны захын зүүн тал, автомашины танил техникийн захын баруун талд ийм байршил байгаа. Яг дээвэр дээрээ гарахаараа залуучууд явж. Иргэн тойрны харуулч тий. За тийшээ 3 давхар руугаарай. За тэгээ. Би тэгээ та хэдэд бас ер нь бол та хэд маань бас энэ хавцаа түрээслэхийг хүсэж байгаа юм бол холбогдох дугаарыг энэ доор үлдээгээд үгүй. За үндсэндээ 9 сарын 1-ээс үйл ажиллагаагаа хийж байна. 3 давхар дээр зөвхөн энэ ариун цэврийн өрөөтөө тэгээд ингээд цулгуу талбай байгаа. Ааха. Бүр амар цэвэрхэн биш үү? Айгуу гоё. Тэгээд байнгын цэвэрлэгээ бас хийгдэж байгаа тий. Тийм. Цэвэрлэгийг бол өдөр болгон чихтэй цэвэрлэгээ хийгдээд. Тийм үү? Манайх тий. Би ерөөс өөрөө 3 давхар руу бараг гарч үзээгүй юм шүү дээ. Одоо бүгд 4 давхар руу гарч үзсгээ. За 4 давхар нь энэ. За тэр бол яг манай офис. Офис өөрөө тусдаа гарсан байгаа. Энд ариун цэврийн өрөө байгаа. За энэ ингээд 4 давхар байна. Эндээ гоё офистой юм байна. Наа чи аав нь өрөө шүү дээ. Одоо тийм аав нь энийг бас одоо тогтчулнаа. Одоохондоо будаг нь хангалал байж байна. Тийм үү. Өнөөдөр 2 сандал тавьсан юм шүү дээ. Тий тэр нэг нь болохоор миний барилга барихтаа бай амарч исэн ихдэг ор. Тий. Тэг угсаа яг бүтэн яг нэг жил бүр өглөө оройны шөнийн 2 орж ирдэг байсан. Бүр ингээд амар баг унтдаг. Нэр нь нэлээд амар их ачаалттай ажилтдаг байсныг бол санаад байгаа. Өнөөрөө тийм биш дээ. Будагны өнөр өмөрчдөж шүү дээ. Тэгэл яах вэ? Энэ хөшин юм чи. За гоё юм байна. За тэгвэл одоо хамгийн гоё хэсэг дээвэр дээр гарч үзье. Дээвэр дээрээс болохоор байршил нэг юу харагдаж шүү дээ. Тодорхой. Вау. За манай Эрдэнэ тат биш шүү дээ. Тийм. Өнөөдөр ч Тэнгэр ангаа сайхан байна. Энэ талаар энэ танил зах энэ нэг сайхан бас энэ юу юу цэцэрлэг түрээлээ манай Эрдэнэ тий. Яг хүрээлэнгийн энэ хавцаа ерөнхийдөө байгаа. За тэр залуучуудын ордон байна. Манай баруун модны зах тэр юм биш үү? Модны зах нь зүүн талтай. Манай Эрдэнэтэй модны зах эндээ байна. Техник автомашины зах нь зүүн хойд талтай байна. Энэ бас юм баригдаж байна. Тий, нааш одоо шинэ автомашины шоурум. Тийм. Тун удахгүй манай Эрдэнэ шинэ машин. Тэр гарч байгаа юм. Энэ чинь нөгөө ав Terrace хийчих юм биш үү? Тийм. 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 Энэ чинь бас л тэгээ дараа жилээс төлөвлөгдсөн ажил. За. Энд тэ жоохон аюултай юм байна. Хамаагүй дэше гарч ирэл. Одоо дээврийг бол угаасаа хүмүүс дандаа тэгж ашиглаж штэ барилгын дээврийг. Хов хүнийгч тэр албан байгууллагч тэр. За энэ гадаах хэсэг нь байна. GG Center Чамин торог гээд 1 2 3 4 ерөнхийдөө 4 давхартай. Тэгээ дээдл нь дээвэр байгаа. За энэ би байна. Ээж аваа эрэг төрөөж ингээ бахан дагаж явж байгаа. За тэгээд ингээд GG Center гээд ийм гоё газар маань ерөнхийдөө нэгдсэн байгаа. Тэгээд түрүүн манай аавын дурдсанчлаа 2 3 4 давхар маань л одоогоор ерөнхийдөө ийм том талбайтай хоосон. Одоо худалдаа 8 бас ороход их тохиромжтой талбайтай байгаа. Тэгээ та хэд манд бас сонирч байгаа юм бол мэдээж бас доорх дугаар руу холбогдож бас талбай дээр нь асууцгаагаараа гэж хэлмээр байна. Тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Тэгээ ард аав ээж хоёртоо бас халуун баярыг хүргэе. Бүтэн 1 жил одоо бас 1 жилээс илүү цаг хугацаа магадгүй орсон баг. Тэгээд яг тэр үедээ ерөөсөө зогсоо зайгүй хөдөлмөрлөө ийм гоё том ажлын ард гарцсанд нь бол би яг өөрийнхөө хувьдын зүгээс маш бахархаж байгаа байхгүй юу. Үнэхээр их бахархаж байна. Тэгээд ийм аав ээжтэй хүн чинь би өөрөө бас ингээд зогсмооргүй санагдаж байгаа. Тэгээд тийм байна. Тэгээ энэ хүртлээсэн та хэдтэй баярлаа. Тэгээд ардын энэ жижигтэй channel дээр subscribe хаа битээ баштараа. Ирцээ бүртгүүлээд эможийн дээрээ нөгөө нэг баяр хүргэе алга ташсан гоё эможи гэдэг чинь тэрийг бүгдээрээ үлдээцгээе. Тэгээд дараагийнхаа гоё бичлэгээр боллоо. Баяр таа.